телевизийн улаан ангид уран сайхны кино Улаан эрг 6 дугаар анги. Чи таяа гэж байгаа. Юу ч хийгээгүй. Шайлуу миний малгай өгдөг. Үгүй ээ. Хөгшин ээж нь энд ханзарчсан байхаар л ойж байсан. Энэ дотор нь юу хийгээд байж байгаа вэ? Юу ч хийгээгүй юу. Хөшөөж мэндэ. Та намайг нэг мөсөл толгойг болох юм хийж байна. Бурхан минь. Нүгэлэг юм. Цахиусыг тэгж хэлж болдоггүй юм хүү минь. Нэгээс одно. Та яагаад аюултай алхам хийгээд байна? Юу болоод ирсэн бэ? Юу болоо гэж. Өчигдөр шинэ чулууныг эхнэр хүүхдээ нууцуулсан бай. Би мэдж болж байгаа юм чинь балдаа нөө мэдж болохгүй. Миний буруу. Ихтэй дарга ойр дотныхоо хүнд тус болъё л гэж бодсон юм. Та сэтгэл хөдлөлтөд хит автаад байна гэж би танд хэдэн удаа хэлэх үү? Та өөртөө бидгэрт улсдаа ямар аюул учруулж байгааг ойлгож байна уу? Ойлгож байна дарга. Ойлгож байна гэх юм. Гэхдээ тэр ойлгоход байгаа чинь хаана байна? Энээс хойш би анхааралтай ажиллая. Таны үүргийн дагуу ажилтнуудынхаа судалгаа гаргасан. Намын хорооны хурлын бэлтгэлд ундаа орж байгаа. За. Тэр асуудлаар чинь хурд өхүүлж байгаад ярилцъя. Мэдлээ. Би одоо төв хорон дээр хуралд орох гэж байна. Ийм л юм болчиход байна даа найз. За дөлөм минь. Уулын богыг харьцаж унсан бухаа тавьж хөвдөөч. Тэр мэдэг маа чин хэр баргийн хүнд гологдоод ах юм биш үү л ш. Тэр үсгийн аавын баривчилж ойлуулсан гэж бодохоор дотор мөн. Тэгэн штт. Тэр чамайг таахгүй гэд боддоо. Харин тийм ээ. Ихтэй хөргөж боддог болчихлоо. Эртээд тааралдаад яаж сандарч твдсэн гэж. Чи ч намайг сүрсаар хийсэн хөдөлгөөнтэйгээ зэмлээд идэв үстэй. Чи өөрөө бүр сүрсаар хийсэн хөдөлгөөнтэй юм гэж. Нэг бүсгүй хараад өмнөхөө хайчих шивдэ. Өмнөхөө хаях гэж тэр мэдгмаатай бид хоёр ч ямар ч холбоос үлбэ байхгүй. Тэр мэдэг маа чамд сайн. Би анзаарсан шүү. Би бүр сайн мэдчихэв. Харин чиний яриад байгаа надад тайч явах чинь чамайг нэг нүдэрээ харахгүй. Эцгийн баривчилсан хүнийг яаж тоохов бэ? Ингээд утгаар л нөгөө хуцыг харахаар дотор нөхөр. Аавыгаа утсаж нэр. Наад бүсгүйд нэрийг хингэлээ. Догсомж авсан сүндэр. Нөхөртөм. Мэдгүй. Эхлээд наад бүсгүйгийн хүний гэргийн мөн хэсгийг мэдчих заяа. Дараа нь мэдгмаагаа салах тухай ярина шүү. Чамтай юу ч яриад нэмэр байхгүй. Наалаад хөрлөө.
Чи хаавар яваад байна дөлөө. Манай өрөөгөр ч үзэхдэггүй. Ойртой ажил ихтэй болохоор амждаггүй. Гэхдээ сая өдийн ундаар хаажчих байгаа. Жаргалын татсан. Ярилцах хэрэг гараад. Надтай хамт явахгүй. Дөлөө. Чинь хэд хоног нэл биш ээ. Өчтөр яасан? Ажил тараад хайсан чинь намайг хаяад явчихсан байсан чи. Өөртөө шиг явах хэрэг гарсан юм аа. Чи өвдөг үү? Үгүй зүгээр. Мань харин гэнэл явцсан гэж юм мэдэж байгаа. Сэтгэл нэг л тавгүй байна. Тэр тусмаа би чиний дэргэд байх ёстой шүү дээ. Ийм хүнд үед чамд тань болох хүн би л үсттэй. Тийм үү? Мэдгүй. Би одоо гэрч байцах хэрэгтэй. Дуусгаад хэлнэ үсттэй. Би эргээд ороод ирнэ за. Таашаасаа. Би танаас гэрчи мэдүүлэх авах гэж дууцсан юм л да. Та аваг нэр төрсөн хаан амьдэрдэг хэлнэ. Догсомж авын сүн дээр 1916 онд төрсөн. Хаан амьдэрдгийг та өөрөө мэддэг шүү дээ. Нэр тийм л дээ. Юу гэхдээ энийг заавал асуух хэрэгтэй байдаг юм л да. Консулын дэнж хоршоотой гудамжны баруун насаа дөрөвдөх шээ. Намрын дунд сарын 17-нд танаа юу хийж байсан бэ? Сайн санахгүй байна. Юу тэр өдөр чинь уг нь Балжин нэмтэй өдөр байсан та. Балжин нэмтэй өдөр гэхээр саналаа. За. Намрын дунд сарын 17-нд Галдан түшимлэх аавыг хүүхдийн дайханд урьсан байсан. Дайханд очсон уу? Үгүй очоогүй. Аав таан ууж байсан болохоор сархтаар шахуулаад гам алдчихна гэд очоогүй. Харин Галдан түшмэл аавыг ирсэнгүй гэж үг хаяа сүд болсон гэсэн. Тэ очиж чадаагүй. Үгүй очоогүй. Очоогүй. Манайх хурд толгойн хойно танаа амбар байдгүй. Байсан. Аав хүнд зараад удаж байгаа. Хин гэдэг хүн зарсан бол. Мэдгүй. Аав нэр нь орж ирэхгүй байх гэдэл өглөөд байсан. Жилийн өмнө ааваас мөнгөн хит утга авч танилцсан гэсэн. Панц үсрэгдэг юм уу да? Панц. Өөр асуух зүйл байгаа юу? Өөр чинь. Өөр байхгүй надаа. Өөр асуух юм байхгүй.
Та энэ мэдүүлэгтэйгээ танилцаад хорооныхаа хийгүүртэй чи. Төлөөлөгч юу? Би нэгэн тэнд ирснээр аавтайгаа уулзч болох юм. Аав чинь энд байхгүй л дээ. Энд байлаа гэж уулзуулж болдгоо юм. Надад тийм ирэх байхгүй л дээ. Аавын би яаж байгаа вэ гэж бодгоос бүр санаа зовоодах. Олигтойч хоол ундгүй хэцүү байгаа ах та. Эндээс хоол унд өгч байгаа болохоор би энэ гайг байгаа. Төлөөлөгч та намайг аавд минь сайн байгаа гэж дамжуулаарай. Хамаатны дүү альгартайгаа хантай байгаа гэж хэлээрэй. Тэгээд боллоо яах вэ? Найз нь чам дээр очиж чаддгүй. Харин хэцүү юм болчиход байна л та. Нэг гудамжинд өссөн багын найз дотоод явдлын яманд ажилт хийх хэрэг юу вэ? Дэнсмаа. Чи намайг аавтай минь уулзуулаад өгөөч. Найз нь зүгээр л нэг бичиж хүн шүү дээ. Надад ямар эрх мэдэл байх вэ? Чи найзаагаа зүгээр ойлгоорой. Ядаж байцааж байгаа төлөөлөгч нь тань нэзтэй. Тань. Манай бичгийн ажилтан Дэнсмата танил байх нэ. Сэжигтний арга яртай хувийн харьцаа үүсгэх нь дүрмд гарш. Тэгтэл энэ үсгийг би цаг үргэлж бодоод байдаг. Хүмүүжүүлэгч тарж. Та сэрэмж алджээ. Амбарт хүн ороод гарсан мөрөө. Хэдэн цаг үед унсан. Төлөө чи мэдж байгаа шүү дээ. Өчигдөр шин би нойргоо олсон. Шинжэнгөө оклт хийснээс өчигдөр барьж ирээд өглөө буух гэхлээр оклтноо болчихсон. 30 минут орчим л дуг гэсэн баг.